Сайн байцгаана залуусаа MJ Prime Fitness та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийн сэдв юу вэ гэвэл өнөөдрийн бичлэгийн сэдв шахалтын тоо, давталтын тоо бас дасгал дундах амралтын хугацаа. Тэгэхээр та бүхэн юуны төрөнд шахалтын тоогоо, давталтын тоогоо мэдхийн тулд юуны төрөнд зорилгоо мэдэх хэрэгтэй. Тэгэхээр та бүхний зорилго чинь булчиндаа болохыг илүү чухал үзэж гинүү, бэртээ болохыг илүү чухал үзэж гинүү, үгүй бол булчны дэвсвэрийн төлөө бэлтгэл хийх гэдэг. Тэр өөрийн чинь зорилго чинь булчиндаа болохыг хүсэж байвал шахалтын тоогоо 8-аас 12 байлгана. Давталтын тоогоо бол 3-аас 4 байлгана. Тэгэхээр ямар үе шахалтын тоогоо 8 байх вэ? Ямар үе шахалтын тоогоо 12 байх вэ? Ихэвчлэн нэгээс олон булчаа орсон. Тэгэхээр ямар дасгалыг нэгээс олон булчаа орсон дасгал хэлэх вэ гэвэл ихэвчлэн нөгөө суулт, цээжний шахалт, нургууны дасгалууд эдэргээл дандаа нэгээс олон булчин зэрэг ажилуулсан тийм дасгалуудыг бол шахалтын тоогоо 8 байвал зүйтэй. Харин ямар үе шахалтын тоогоо 12 байлгавал илүү зүйтэй вэ гэвэл жижигхэн дасгалуудыг. Тэгэхээр жижигхэн дасгал гэхээр чинь нэг булчаа орсон дасгалуудыг хэлнэ шүү дээ. Хэвчнээ 2 толгой, 3 толгой, мөрний урд толгой, хой толгой, хажуу толгой энэ төр дандаа нэг булчин нэг үтер дасгалыг дандаа нэг булчин ашиглаж байгаа тийм дасгалуудыг шахалтын тоогоо 12 байлгавал илүү зүйтэй, илүү цогцтой. Ямар үе давталтын тоогоо 3 байлгах уу? Ямар үе давталтын тоогоо 4 байлгах уу? Ихэвчлэн яг түрүүнийхтэй яг адилхан ихэвчлэн том дасгалууд нэгээс олон булчин зэрэг ашиглаж байгаа дасгалуудын давталтын тоогоо 4 байлгах зүйтэй. Жижигхэн нэг булчаа орж байгаа жижигхэн дасгалуудыг бол давталтын тоогоо 3 байлгахад бол хангалттай. Хэрэв өөрөө бэрний төлөө бэлтгэл хийж явал бэртээ болох гол зорилготой бол өөрөө шахалтын тоогоо 3-аас 5 байлгаад давталтын тоогоо 5 байлгуул зүйтэй. Тэгэхээр өөрөө ямар үе шахалтын тоогоо 3 байлгах, ямар үе шахалтын тоогоо 5 байлгах гэвэл өөрөө өөр дээрээ туршиж үзэх хэрэгтэй. Тэгэхээр өөрөө өөрхийн бие дээр туршиж үзнэ гэсэн үг шүү дээ. Зарим хүмүүс болохоор 3 шахахад бол илүү сайн үр дүнтэй байдаг. Зарим хүмүүс болохоор 5 шахахад бол илүү сайн үр дүнтэй байдаг. Тэгэхээр өөрөө өөрхийн бие дээр туршиж үзэж тэр хариугаа бол өөрөө олох нь байна шүү дээ. Шахалтын тоо ч харин 20-оос дээш байвал өөрөө булчны дэвсвэрийн төлөө бэлтгэл хийжнэ гэсэн үг. Булчныг чинь томруулж хөгжүүлэхийн тулд булчиндаа томруулах шалтгааныг өгөх ёстой шүү дээ. Биднээс яг хүн дээр өргөснөөрөө булчиндаа томрох ёстой гэсэн тохио өгч ийн гэсэн үг шүү дээ. Тэр булчин чинь тэр жингийг чинь даахгүй шүү. Тэгэхээр биднээс тэр булчиндаа тэр өвшөө томрох тохио өгч ийн гэсэн үг шүү дээ. Харин өөрөө тэр жингээр 20-оос дээш хийж чадчихин гэдэг чинь тэр жин чинь өөрчлөлт хөнгөж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө булчиндаа томрох тохио өгч чадахгүй байх гэсэн үг шүү дээ. Яг гэвэл тэр жин чинь хитрхи хөнгөдөөд өөрөө хитрхи хүн дээр өрөхгүй байх гэсэн үг шүү дээ. Тийм учраас 20-оос дээш хийхэд ихэвчлэн өөр чинь булчин чинь ерөөс томордгүй, бэр чинь бас ерөөс нэмэгдэггүй, харин булчны дэвсвэр чинь харин нэмэгдэг. Яг гэвэл өөрөө булчиндаа дэвсвэрээ хөгжүүлэх тохио өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө 20-оос дээш хийснээр ихэвчлэн өөр чинь булчны чинь дэвсвэр хөгжинэ гэсэн үг. Өөр нэг хэлэх зүйл юу вэ гэвэл өөрөө бэрний төлөө бэлтгэл хийхэд булчин чинь бас дагалдаж тодорхой хэмжээгээр бас хөгжинэ. Тэгвэл гол зорилго чинь бэр болохоор бэр чинь ихээр хөгжиж, булчин чинь болохоор дагалдаж бага зэрэг хөгжинэ. Хэрэв өөрөө эсэргээрээ булчны төлөө бэлтгэл хийж байвал булчин чинь хөгжинэ. Тэгвэл бэр чинь дагалдаж бас багаар хөгжинэ. Тэгвэл булчны төлөө бэлтгэл хийж байгаа болохоор булчин чинь гол нь хурцтайгаар хөгжиж, бэр чинь болохоор ч удаанаар дагалдаж хөгжинэ гэсэн үг шүү дээ. Хэрэв өөрөө анх шатны дөнгөж эхэлж байгаа хүн бол шахалтын тоо, давталтын тоо хэд байх ёстой вэ гэвэл яг адилхан байх ёстой. Бэрний төлөө хийхэд бол яг адилхан, булчны төлөө хийхэд бол яг адилхан. Ганц өөр зүйл гэвэл өөрөө хүн дээр өрөхгүй. Яагаад гэвэл өөрийн чинь бие чинь бас үе мөч чинь хүн дээр өрөхөд тасааг байгаа. Хоёрдугаар тэгэхээр чинь өөрөө тэр зөв техникээ эзэмшиж сураагүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө ихэвчлэн яг дөнгөж эхэлж байгаа бол хөнгөнөөр өргөж үе мөчөө бие дасгал хийхэд дасгана. Хоёр болохоор өөрөө зөв техникээ эзэмшиж сурна гэсэн үг шүү дээ. Бас өөр нэг өнөөдөр хөндөй гэсэн нэг сэдв бол дасгал дундах амралтын хугацаа. Тэгэхээр миний харж унснараа хүмүүс бол янз бүрийн юм бичсэн байлээ. Зарим хүмүүс 2 минут амруул зүйтэй, зарим нь 3, зарим нь бүр 5 минут амруул зүйтэй гэсэн байна да. Тэгэхээр би яг юуг зүйтэй гэж үздэг вэ гэвэл миний судалсан сурснаар бол юу гэвэл зүрхний цохилт ба биеэрээ мэдрэнэ. Зүрхний цохилтоо сонсоод
Бас тэгээ би чинь өөрөө хизээ дараагийн шахалтанд ороход бэлэн байна гэсэн цагт дараагийн шахалтаа хийн гэсэн үг шүү дээ. Тэгээ ихэвчлэн яагаад зүрхний цогцолтой хүн болгоны бие өөр шүү дээ. Хүн болгоны биеийн төвшөө өөр шүү дээ. Зарим хүмүүс залуу, зарим хүмүүс хөгшин, зарим хүмүүс тамхи татна, зарим хүмүүс тамхи татахгүй, зарим хүмүүс арх уун, арх уухгүй энтергээд, зарим хүмүүс илүү жинтэй, илүү жингүүгээд янз бүрийн төвшөнтэй хүмүүс байдаг болохоор яг нэг тогтцонтой байхаар таарахгүй байгаа даа үстэй. Тэгэхээр өөрөө ч амралтын хугацаагаа мэд харах чинь бол яг зүрхний цогцолтой. Одоо жишээлбэл би өөртөө жишээ хэлэхэд бол би нэг шахалт хийж дуусгах яг нэг шахалт хийж дуусгахад бол миний зүрх бол маш хурдан зогсож идэв. Тэгээ би жоохон амархад бол миний зүрх бол арай жоохон удаан зогсож идэв. Тэгэхээр өөрөө зүрхээ яг бүр тасгал хийгээ гэртээ зүгээр сууж байгаа маягаар зохиолохгүй харин яг тасгал хийхээс өмнө бие халаад штэ. Яг бие халаахад чинь тэр зүрх чинь яаж зогсож ийн яг тэр төвшөндөө хүргээд дараашин давсанд орох бэлэн байна гэсэн үг штэ. Тэгээ миний нэг өөр хэрэглэдэг нэг арга юу яг дундах би амрахтаа би яг маш гүнзгий амьсгаа авдаг. Тэгэхээр хамраараа маш гүнзгий амьсгаа аваад амаараа маш гүнзгий амьсгаа гаргадаг. Хамраараа маш гүнзгий амьсгаа аваад амаараа маш гүнзгий амьсгаа гаргадаг. Ингэснээр бол миний амралтын хугацаа бол маш багасдаг. Тэгээ миний зүрх бол маш сайн амарч чаддаг. Өөр нэгэн зүрхээ сайн амрах шалтгаан юу вэ гэвэл зүрх чинь хүний биеийн мотор гэсэн үг шүү дээ. Зүрх чинь зохиж хүний бие рүү чинь цус тэр булчин руу чинь цус захснараа тэр булчин чинь тэр хөдөлгөөнийг хийж ийн гэсэн үг шүү дээ. Харин хэрвээ зүрхээ гүйцэд амрааж чадаагүйгээр дараашин давсандаа орчвол өөрөө тэр дасгал дээр 8 шахах байсан бол зүрхээ гүйцэд амраагүйгээсээ бол 6 шахаж чадна гэсэн үг шүү дээ. Тэгснээр өөрөө тэр булчингаа гүйцэд хөгжүүл гүйцэд залж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр гүйцэд сайн үр дүн гарахгүй гэсэн үг эцээцтэй. Гэхдээ ерөнхийдөө бол 1 минут 30 секундаас 3 минутын хоорондох амралтын хугацаа бол ихэнх хүнд бол хангалттай хугацаа байдаг. Ихэвчлэн одоо нэг жишээ хэлэхэд бол би суулт хийхэд бол 2-3 минут амрах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл суулт чинь бол маш хүнд тасгал шүү дээ. Нэгээс олон булчны зэрэг хэрэгэлсэн, зэрэг ашигласан маш хүнд тасгал шүү дээ. Харин зөвхөн нэг булчаа ашигласан юм нэг 2 толгой юм 3 толгой тийм жижигхэн дасгалууд хийхэд бол 1 минут 30 секунд амрахад бол хангалттай байдаг. Тэгээд ер нь эцсийн эсгэлгэд бол ер нь биеэс сонсох хэрэгтэй дээ. Би ч өөрчн ер нь тохио өгч идэв шүү дээ. Бие мэдэрч сонсох хэрэгтэй. Би чинь хизээ дараасын шахсанд ороход яг бэлэн байгаа юм шиг мэдрэг чинь яг тэр үед ер нь ороход бол хамгийн зүйтэй гэж юу. За өнөөдрийн бичлэг үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг дээр уулзлаа. Түр баяртай.